What? Би ингээ Harvard Business School-ийн урд. Яа, юм гэж хэвчээ нэрээ сони юм а тий. 133 тэрбум төгрөг шүү дээ. Гэтэ яг ч юм нэг ингээд бага охиноо ингээд тэгээд жирэмсэн байж байхдаа би ингээд гинтл нэг өдөр ёо за яг имэйлээ шалгасан чинь Колумбиагийн хариу гарсан баг. Ёо за ингээд thank you for your application to Teachers College Columbia University. The Office of Admission has posted a decision regarding your application. So please log in. Яна. Sleepy time. Тэнцсэн байна. Нэг хартаа. What? Зайчаар. Би сая юу тэр дараад гаргаад ирэх бүр. Йоо. The wait is over гэж хагаад true change starts now. Гэт. Congratulations. Ямар хөөрхөн юм бэ? Колумбиа тэнцчлээ штэ. Яа. За би яг одоо Harvard-аас ирсэн хариугаа харах гад сууж байна. Хүүхдүүд ус гараад цуваад би бүр яг хүүлээс амар таарч байна. Тэгээд өнөөдөр хариу нэрсэн байхгүй юу? Өнөөдөр надад нэг мэйл ирсэн. Тэр мэйлийг би та нарт уншиж өгье заяа. Өнгөр шөнийн 1 цагт ирсэн мэйл ахгүй юу? Тэг би өглөө харчаад би ингээд өдөржингөө онгоолж чадахгүй өдөржингөө онгоолоод хэрвээ тэнцэг байх юм бол ингээд өдөржингөө сэтгэл санаа сонирн байна. Хэрвээ тэнцчих юм бол ингээд яаж реагчлах мэдэхгүй ингээд бүх юм ингээд унтуулчаад яг орой харъя гэд би одоо сууж байгаа байхгүй. Тэгээд okay, an update to your application was last posted гинэ. Нийсэн чи ингээд congratulations гэт ингээд тооц ингээд унжорж ирээд дэлгэцэн дээр нь Congratulations, you got in. You're gonna meet people from all over the world. Hola, felicidades, lo hiciste. Bienvenidos a la escuela de Harvard. Woo! Gratulacje, congratulations. Alf Mabruk, congratulations. Bienvenidos a esta nueva aventura. We're excited to see you. IMO1, congratulations. I suppose you're quite excited right now. I am too. Congratulations, and I'm looking forward to seeing you this fall. I know how it felt to receive that email that welcomed you to the Ed School. I received one of those myself years ago, and I accepted, and becoming part of this community changed my life. Хөөрхөн би бичлэг хийсэн ба шүү дээ. Congratulations гэх. Тэгээд
нөгөө нэг одоо сурж байгаа сурагч профессорууд ингээд баяр хүргэе ийм бичлэг хийх ёстой хэцүү юм байна. Би бүр I cannot do this anymore. Боллоо. Нөгөө нэг би нэг хийх болсон шалтгаан нь одоо ийм бичлэг хүмүүс амир хийгээд байдаг шүү дээ. Ингээ харангууд амар гоё реакшнтэй. Миний реакшн чи би уйлаа. Тэгээд одоо камера унтраач байгаа уйллаа. Тараа ярив. За сайн байцгаана уу манайхаа. За ингээ бүх зүйлийн ард амжилтаа гарсан. Одоо яг ингээд 50 тухтай нэг сайхан гоё ярилцах боломж гарч ирлээ. Яг энэ мэдээг ингээ таадтай хуваалцаж байгаад айгу баяртай байна. Би ч юм бүр их сургуулийн оюутан махаас хойш ингээ влогийг эхлүүлсэн. Бүр айл Бостонд ахын ингээд влог үздэг байсан. Ингээл хэлдэг бичдэг. Тэ одоо хүртэл үздэг хүмүүс байдаг. Тэгээ онгот ингээ тэр хүмүүст ингээ бүр яг юм full circle journey болж байгаа юм шиг санагдаад байгаа хгүй. Надад ч гэсэн тийм мэдрэмжтэй байгаа. Яг энэ влогийг ингээ хийж байхдаа айгу их тогтолж гин бас маш их баярлж гин. Намайг ингээл 10 жил төгсөөд их сургууль өргөлөө явуулах процессыг бас жоохон мэдсэн дэгрэх гэж бодож байна. Яг л тэр түүх айгу чухал хгүй. Би ингээд 10 жилдээ айгу манлайлал онд сурдаг тий. Ингээл олон зүйлд оролцдог. Айгуу тийм манлайлагч хүүхэд байсан мөртлөө ингээ их сургуульд өргөлөө явуулсан чинь би ингээд хүссэн их сургуульд орж чадж байгаагүй. Тухайд миний мөрөөдлийн их сургууль Harvard байсан. Тэгээ би Harvard-аас reject гэсэн тэнцээгүй гэсэн хариу аваад айгуу сэтгэлээр унжсэн. Тэгээ би ингээд айгуу онд сурдаг. Айгуу манлайлагч байсан мөртлөө өөрийгөө олоогүй. За их сургуулийн өргөдөлд ерөөсөө эрт бэлтэж эхлэегүй. Цагийг нь тулгасан, чанаргүй бэлдсэн. Ер нь эсээгэж яаж бичгээ мэдэхгүй. Тэгээ энэ процессыг ер нь их ойлгоогүй. Өөрийгөө гоё илэрхийлж чадаагүй. Тийм өргөдлөө явуулаад өөрийнхөө потенциалыг бүрэн ашиглаагүй одоо сурагчдын нэг байхгүй юу би. Тэгээ би их сургуульд очиод одоо их сургуулийн 4 жилд би өөрийгөө айгүй их сорьсон. Их сургуульд айгүй их ресурс байдаг. Career office те, academic office гэл зөндөө олон гоё фэрүүд болж идэг, сургалтууд болж идэг. Тэр болгоно ингээ явсаар агаад ер нь өөрийгөө хувь хүний хэмжээнд айгүй сайн хөгжүүлж чадсан гэж боддог. Мэргэжлээ сонгосон шалтгаан нь гэсэн ингээд өөрийгөө олоогүй те. Мэдхгүй учраас тэгээд ер нь хий мэргэж сонгоод бизнесээр ингээ явж исэн. Би ч өөрийгөө ингээл амар санхүүгийн чиглэлээр те ингээл Америкт ажиллаад investment banker болол ингээл одоо санхүүгийн карьертай болно гэж өөрийгөө айгүй төсөөлдөг гэсэн баггүй юу. Тэгээ яг 4 курсын алдад би чинь Бостоны их сургуульд төгсөх үедээ өөрийнхөө YouTube чаналыг нээжсэн. Айгүй их тийм боловсролын контентууд хийдэг байсан л та. Тэгээ яаж хичээлээ хийд юм бэ те? Яаж он цавд юм бэ? Яаж шалгалтанд бэлддэг юм бэ? Тэгэл миний одоо нөгөө ихэнх үеийн влогоо чинь бүгд тийм хичээлийн холбогдтой байдаг шүү дээ те. Тэр үед би өөрийгөө яг юм одоо анзаарч ойлгож эхэлжсэн байхгүй юу. Хичээлээ хийхдээ үнэхээр аз жаргалтай болдог. Тэгээ тэрийгээ би одоо сурсан мэдсэн зүйлсээ хин нэгэнд заахад бас би үнэхээр аз жаргалтай болд юм байна гэд би өөрийгөө юм академи ертөнцид амар хайртай хүн гэдгийг ойлгож мэдчихсэн юм. Тэгээ ковид энтер гараад яг ингээ Монголдоо ирээд гэр бүлтэй болоод ингээд ирсэн чинь ариун уян академиг би нэг шийдвэр гаргаж ирсэн байхгүй юу. Ариун уян академиг нээх болсон шалтгаан гэх юм бол маш олон хүүхдүүд над шиг ингээ чиглүүлэг тутсан байдаг те. Чиглүүлэггүй, стратеггүй, яг мэдэхгүйийнхаа улмаас өөрийнхөө потенциалыг бүрэн гаргаж ирээгүй байдаг. Надад тэгж туслах хүн байгаагүй. Монгол хэл дээр ингээд зөвлөгөө өгдөг ах эгч нар байгаагүй. Айгу ховор байсан те. Маш олон ингээд потенциалтай хүүхдүүд байгаа те. Тэр хүүхдүүдэд ийм чиглүүлэггүй улмаас тэг мэдэхгүйийнхаа улмаас өөрийнхөө потенциалыг бүрэн ашиглаж чаддгүй болохоор тэрэн дээр нь туслая гэд ариун уян академиг нээжсэн. Тэгээ одоо ингээд манайх 5 дахь жил рүүгээ орж ийн цаг хугацаа ямар ч хурдан өнгөрдөг юм бэ тий. Тэгээ яг өнөөдрхөн би ажлынхаа ажлынхнаараа хуралдчаад манай академи 133 тэрбум төгрөгийн тэтгэлэг яг одоогийн хэмжээнд авсан байгаа юм билээ. Тэгээ бид нар бүр яг ярилцаад ямар гоё юм бэ гэд байжсэн. 133 тэрбум төгрөг штэ. Тэгээ эн чинь болохоор ингээд хүүхдүүд өөрсдөө хичээгээд авсан тий. Өргөдлөө явуулаад тэгээд тэр гадаадын дэлхийн шилдээгтэй сургуулиудаас авсан тэтгэлэг учраас энэ бол ингээд үнэхээр бахархмаар зүйл ахгүй юу. Яагаад гэвэл би өөрөө тэгж чадаагүй ч гэсэн ингээд читгаараа ингээд олон дүүнартай ингээд тусалж байгаа болохоор миний хувьд ч гэсэн яг юм өмнөөс нь авсан юм шиг амар гоё баярлдаг. За тэгээ ер нь бол миний одоо карьерийн ингээд түүхийг ингээд маш хурдан богинохноор яриа гэвэл нэг иймэрхүү байгаа. Тэгээд би яагаад ингээд магистрийн өргөдөлт ингээд явуулахар болсон бэ? Тэгээ Harvard, Columbia руу явуулсан бэ гэхээр одоо боловсролын салбарт ажиллаад ингээд 5 дахь жил рүү орох гэж байна тий. Нийт барыг ингээд 700 гаруй, 800 гаруй сурагчдыг ингээд сургаж төгсвөлөө. Ингээд зөндөө олон юм ингээд болж байгаа байхгүй энэ хугацаанд тий. Тэгээ сайнч байгаа, мууч байгаа ингээд үр дүнгийг харъя л та. Тэгээ 5 жилийн өмнө яг эхлүүлсэн би яг одоогийн би гэвэл би энэ салбартаа бүр ингээд улам илүү хайртай болчихсон. Улам илүү их ингээд хичээмээр байна. Улам илүү их юм ингээд хиймээр байна тий. Тэхийн тулд би өөрөө хөгжмөрсөн. Тэгээд өөрөө дэлхийн ингээд шилдэг хүмүүсээс бас ингээд суралцмаар. Гэхдээ ягаад ч юм нэг ингээд бага охиноо ингээд тэйгэж жирэмсэн байж байхдаа би ингээд гинтл нэг өдөр би өргөдлөө явуулж үздэм үү гэж бодоод манай нөхөр манай баг том охиныг аваад
хөдөө явсан байхгүй юу. Би нөгөө төрөх төгцөн маш том гизтэй хол замд явж чадахгүйгээд би гэртээ ганцаараа үлдчихсэн. Нөгөө наадмын влогууд байгаа шүү дээ. Чалчаа влогууд. Тэрийг үзээрэй зөө. Тэр үед би ингээ хийх юмгүй гэртээ ингээ гівэрээд ингээ бэжсэн байхгүй юу. Надтай ярих юм ч байхгүй шүү дээ. Ингээ хөдөө явцсан сүлжээгүү те. Манай ажлынхан ч гэсэн амарцсан наадмын амралтахгүй. Яг тийм үеэр би ингээ би ер нь өргөдлөө явуулж үзтээ юм уу гэд ингээ гинтан гэж орж ирсэн. Одоо яг 7 сар наадмын үеэр би ингээд өргөдлөө явуулах шийдвэрийг өөртөө гаргачаад бэлтэж эхлээл тэ судалж эхлэе бежэд л төрчихөж байгаа байхгүй юу. Тэгээ яг ийм нялх биетэй ахта шүн ингээд охин унтуулчаад босч ирээд ингээд эсэн дээрээ суугаад өргөдлөө явуулжсэн. Тэгээд ер нь бол ингээд нойргоо маш олон хоног явж агаад амжилттай нэг өргөдлөө явуулчихсан байхгүй юу. За тэгээд би өөрөө ингээд ариун академи дээр аягүй олон хүүхдүүдтэй ингээд тэ ажиллаад манай академи чинь зөндөө олон хүүхдүүдийг яг өргөдлийн явуулахад нь туслаад тэ тэр түүхийг гаргаж ирээл ингээд өргөдлийн стратегийг бүрдүүлээл ингээд тэрийг хийж байгаа ч гэсэн би бас яг өөр дээрээ яг тийж ажиллах шаардлага гарч ирсэн. Надад одоо тийм ментор байхгүй. Би яг өөрөө өөрийнхөө ментор нь байгаад өөрийнхөө эссег ингээд уншаад анализ хийгээд өөрөөсөө асуултууд асуугаад ингээд явсан. Тэгээд яг өргөдлөө бэлтгэхийнхаа өмнө яг энэ 3 асуултыг өөрөөсөө бол асууж ирсэн. Тэрний нэг нь болохоор do I have that story to tell буюу надад яг тийм хуваалцах тэр нандин чухал тэр түүх байгаа юу. Хоёрт нь болохоор do I have that vision буюу надад харсан тэр алсын хараа зориг байгаа юу. Гуравт нь do I want to learn and am I ready to learn буюу би сурахад яг бэлэн үү, би яг суралцахыг хүсэж байна уу гэсэн энэ 3 асуултыг өөрөөсөө ингээд асууж үзэхгүй. Тэгээ гурвууланд нь яг ингээд yes гэсэн болохоор би ингээд за би ер нь л яг бэлэн байгаа юм байна гэдэг яг тэр тохиогоо өөрөө би тухайд авч ирсэн. Тэгээ би яг ингээд Америкт байхад би ингээд Cuball Capital хөрөнгө оруулалтын санд ажиллаад тэгсэн чи яг манай тэр компани болохоор ингээд дандаа Harvard-аас ажилчтай авдаг Harvard exclusive hiring хийдэг team компани биш байхгүй. Одоо манай захирлууд бүгдээрээ Harvard-ийн төгсөгчд гэсэн үг. Одоо зөвхөн target school-ээсээ hire хийдэг юм уу? Тэгээд яг нэг тухайн жил дадлага хийжсэн нэг ихч намайг ингээд чи миний нэг Harvard-ийн хичээл хамт сууж үзэхгүйгээд би ингээд нэг guest тавьчих болт юм аа. Тэгээд чи үнэхээр сонирхож байгаа бол чи гой сууж үзэхгүй юм миний магистр хичээл гээд. Тэгээд ингээд намайг нэг өдөр ингээд сургууль руу дагуулж яваад Harvard-ийн кампус дээр би ингээд анх удаа очиж үзчихсэн байхгүй юу? Тэгээ би биш дээ. Яг тэр өдөр хичээлтэн сууж дуусчаад кампусаас нь явахаас өмнө ийм зураг дарж исэн байхгүй. Тэр зургаа би ингээд принтлээд ийм хавцсан бүр ингээд хийцэн. Энэ миний Бостонгийн хичээлийн хавцахгүй юу. Тэгээ би энийгээ бүр ингээд хэдэн жил хавдарцсан. Хаяагүй. Тэгээ би саяхан ухаж байгаад олсон байхгүй юу. Тэгсэн чи нэг хараа. What? Би ингээд Harvard Business School-ийн урд зураг даруулсан байхгүй юу. Тухайн үед би одоо эдэн настай бэ би 22 ч юм уу. Зураг даруулаад нэг өдөр би энэ ч сурандаа гэж бодоод өөртөө амлалт өгөөд одоо мөрөөдөд гэх юм уу. Тэг мөрөөдөд харалт уцтай нөгөө нэг уцтай чихвч хэвчсэн байна тест. Тэг зүгээр нэг авахгүй бүр ингэ принтлж гаргаж ирээд айгүй хардаг байсан юм шиг байна. Би энийгээ өөрөө бүр мартсан. Айгүй удаан хараагүй. Тэг нөгөө хүүхд гаргасан дараа мартан боолчдаг. Энэ миний ингээд хараагүй. Тэг саяхан би ингээд нуудаа цэгцэлж хагаад энийгээ олдоод нэрээ би ингэжсэн штэ гэж санаад. Тэг тухайн үед би нөгөө санхүүгээр сурдаг гэсэн болохоор өөрийгөө одоо төсөөлөхдөө мөрөөдөлтөө Harvard-ийн Business School гэж боддог байсан. Гэхдээ ингээд нөхцөл байдал те амьдрал ингээд өөр замаараас ингээд яваад би миний ингээд очих хэвээр газар Business School биш Grad School of Education гэсэн байхгүй. Яа юм гэж та нэрээ сони юм а тий. За ингээд сургуульд өргөдлөө явуулахад миний top choice бол Harvard Columbia байсан. Тэгээ би тэр хоёр руу ингээд өргөдлөө явуулсан шалтгаан нь ер нь East Coast дагав. Тэгээд би Бостонд ингээд амьдарч байхдаа ер нь надад одоо зүүн эргийнхэн нэг тэр цаг агаар уур амьсгал хүмүүстэй хэв маяг аюур таалагчсэн болохоор дахиад тэмцээний очимоор байсан. За одоо тэгээд Harvard уу Columbia юу яг энэ шийдвэрийг гаргах болсон яг ингээд дэлгүүрүүдээ бас хуваалцъя гэж бодож байна. Яагаад гэвэл хоёулаа миний мөрөөдлийн сургууль байсан. Яг аль алийг яаж сонгох уу гэж ер нь баг хариу ирснээс хойш ингээд айгүй их хоорондоо ярилцсан. Ингээд дотоод зөрчилдөөн бас явагдсан. Окей, за юу ч гэсэн хотууд нь те Бостон, Нью-Йорк би хоёуланд нь хайртай. Хоёулаа маш гоё хот. Энд дэр бол айгүй хэцүүсэн, энэ дэр бол айгүй хэцүүсэн. Бостон 4 жил өмнө сураад тэгээ 2 жил ажиллаад нэг 6 жил амьдарсан Harvard сурна гэхээр би дахиад Бостон руу очивсан. За тэгээ хөтөлбөрийн хувьд болохоор хоёулаа Master in Education. Гэхдээ Harvard нь болохоор ELOE буюу Education Leadership Organization Entrepreneurship гэсэн юм хөтөлбөр байгаа. Columbia нь болохоор Teaching and Curriculum гэсэн юм хөтөлбөр байгаа. Яг Columbia бол яг энэ боловсролын сургуулийн Teachers College гэдэг нэртэй. Энэ боловсролын сургууль нь бол бүр үнэхээр том маш агуу факультеттэй, маш олон хөтөлбөрүүдтэй яг энэ боловсролын чиглэлээр бол маш мэргэшсэн тийм сургууль байгаа. Харин нөгөө талд нь Harvard болохоор маш их манлайлагчдыг ингэ төрүүлдэг гэдгээр алдартай.
Harvard-ийн бас айгүй их resource байгаа. Тэгээ MIT-д бас давхар хичээл авах боломжтой. Яг миний тэнцсэн энэ education leadership гэдэг хөтөлбөр нь болохоор боловсролын салбарын дутуу байгаа эсгүүд, хоцрогдсон эсгүүдийг яаж илүү гоё үр дүнтэй, тий, импакттай удирдсан бэ, авч явдсан бэ, шинжилтийг хийдэм бэ гэх мэтчлэн айгүй гоё зүйлсүүдийг шингээсэн. Тийм манлайлалын хөтөлбөр. За ингээд энэ хоёр сургуулиас би яг алийг сонгохоор болсон бэ гэхээр би за би ингээд 26-аас 27 оны хичээлийн жил магистраараа би Harvard-ыг сонгосон баа. Айгүй олон сайн сургууль байгаа ч гэсэн тэр хөтөлбөр нь тэр сургууль нь те яг тэр чамд фит байна уу гэдэг айгүй чухал. Магадгүй Нью-Йорк яваад өөр гоё хотод байх нь илүү сонирхолтой байсан ч гэсэн яг би илүү хөтөлбөрөө дагаад яг тэр надад фит болж байгаа те надад маш гоё тохирч байгаа тэр хөтөлбөрийг одоо илүү чухалчилж авч үзсэн маа шийдвэрээ гаргахад би бүр ингээ очиад ингээ зөндөө олон гоё влог хийх хичээнэ. Тэгтээ маш их хичээлтэй байна бах. Хэвлээ өмнө анх Бостонгоос эхэлсэн одоо буцаад ингээ Бостонд очлоо. Бүр яг юм full circle moment энэ. За тэгээ энэ хүрээд влог өндөрлөе. Тэгээ дараагийн влог руу төр баяртай.